Азийн хотуудын таквондогийн тамирчдын дунд алтан цомын төлөөх тэмцээн 22 дахь жилдээ зохион байгуулагдлаа. За харин манай улсын өсвөрийн тамирчид энэхүү тэмцээнд 9 дахь удаага оролцож ур чадвараас ирсэн юм а. За тэмцээнд Улаанбаатар хотын Арслан клубээс 2 тамирчин, Ривер клубээс 4 тамирчин, Сэлэнг аймгийн Мандал сумын Хөгчөнд клубээс 9 тамирчин өрсөлдсөнөөс тамирчид 1 алт, 6 мөнгө, 6 хүрэл медалийг хүртжээ. Урд өмнө бид нэр оролцож байсан болохоор бас өөрсдөө туршлагатай байсан. Ер нь бол гадаадын тамирчид ур чадвар бол сайн шүү. Тэгээ бид нар бол гадагшаа тэмцээнд явдаг нь одоо тамирчтай спортын төрлөөрөө тулгахаас гадна ур чадвар одоо бид нэр туршлага солилцоонд бол явдаг. Би болохоор Хонконгийн тамирчтай тулдаад ялсан. Тэгээд Монголынхаа тамирчтай тулдаад ялсан байгаа. Хятадын Хонконгод зохион байгуулагдсан таквондогийн Азийн хотуудын алтан цомын төлөөх тэмцээнд 10 орны 50 гаруй клубын 600 тамирчид оролцсон юм а.